Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал асууж байна. Тэрийг далин дуудаад би бас нэг өөрийнхөө бодлыг хэлье. Би өөрөө элбэг доржтой их ойр хамт ажиллаж исэн. Элбэг дорж ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр хэдэн сар ажиллаж байгаа. Түүний зарилгаар одоо хятад улсад элчин сайдаар хамтарч ажилласан хүн байгаа. Ойр ажиллаж исэн. Тэгээ ерөнхийлөгчийн хувьд одоо бол бүх нийтээрээ нэг хүн ингээд нэг манайхны хуйлэрд юм биш харлуулаад элбэг дорж шиг муу хүн байхгүй гэж бүгдээрээ дайраад ингээд одоо дээр үдний тэглэж 90-ад он Цэдэн Бал шиг муу хүн байхгүй гэж бүгдээрээ дайраад байсан. Сүүлдээ одоо ингээд Цэдэн Бал шиг сайн хүн байхгүй бас. Өшөө бариад одоо ингээд ийм болж байгаа ш. Тэгээ одоо ингээд юм жоохон бодиттой хандмаар байна. Ерөнхийлөгчийн хувьд би зүгээр яг гадаад бодлого талаа хариуч явсан, гадаад бодлогын чиглэлээр хамтарч ажиллаж явсан хүний хувьд элбэг дорчиг энэ өнгөрсөн одоо манай одоо 5 дахь ерөнхийлөгч бүх ерөнхийлөгч нар бүгд амьд байна. Тэднийг дүгнэх, тэднийг хин ямар ажил хийв, яаж үүргээ хийсэн гэдэг цаг хугацаа дүгнэн. Одоо дүгнэх арай болоогүй. Тэгээ өнөөдөр гарч ирээд одоо элбэг дорчиг муу байхгүй гэж ингээд хүн болгоны бодлоготой цаанаасаа юм яваад байна шүү дээ. Тэгээ энэс энэ хүн жоохон бодиттой дүгнэлт хийх хэрэгтэй л дээ. Би хувьдаа юу гэж бодохоо үзэг элбэг дорчиг Монгол улсынхаа гадаад оронд болоод нэр хүндийг өргөж авсан ерөнхийлөгч энэ тав дотроо бол элбэг дорж толгой зөгнөө. Элбэг дорж би өөрөө хамт ажиллаж байсан, хамт явж байсан хүнд би сайн мэдэж байна. Тэр олон 300-400 одоо юу гэдгийг гадаадын хамгийн мундаг том бизнесмэнүүд, том банкируудын өмнө өөрөө ингэж сууж байгаа шууд ярилцлага хийгээд Монгол улсаас сурчлаад Монгол улс руугаа хөрөнгө татж чаддаг тийм ерөнхийлөгч манад байгаагүй. Энэ үгөө хэлчихээд. Тэр хүн өөрийнхөө нэр хүндийг ардчлалыг Монголд авчирсан гэдэг тэр нэр хүндийг гадаадд олсон тэр хүндээ Монгол улсын төлөө бол бүрийн зориулсан. Тэрэнд бол тэр хүний хийсэн юм би тэрийг нь шүүгээ түүх бол цаг хугацаа бол хөөгээд харуулах байх. Одоо юм жоохон бодиттой юутай сайнтай муутай нь бол хандах хэрэгтэй л дээ. Алдаа дутагд байж магадгүй. За Эрдэнэтийн 49% гээд ямар ч төрийн тэргүүн хүн гадаадын Монголд байгаа баялагын гадаадын улс эзэмшиж байгаа хувийг оруулаад ирэх гэхэд би үгүй энэ болохгүй. Би эсвэл над хамаагүй гэж хэлж суухгүй шүү дээ. Тэр үүргээ гүйцэтгэж тэрийг дэмжсэн. Тэрийг оруулж ирсэн зөв. Тэр одоо эсвэл Эрдэнэтийн Оросын одоо өмчил байсан 49%-ийг Монгол орны ард түмний өмчийг давчлаа гэж яриад байна шүү дээ. Тэр чинь Оросын өмч. Орос улс энэ Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад өөрснөө хөрөнгө оруулаад тэр 49% үрж Оросын өмч манад ерөөсөө огт хамаагүй. Монгол улсын засгийн газар бол тэрийг худалдаж авах одоо давуу эрхтэй нэг худалдан авахч л байхгүй юу? Оросын тал тэр өмчөө худалдах гээд Монголд өгөхөд засгийн газар тэр үеийн засгийн газар хууль ёсны засгийн газар 400 сая төгрөгийн дайманы асуудал байсан. Тэрэн дээр бол одоохондоо мөнгө байхгүй наа. Ахгүй чадвартай байгаа дотоодын хувийнхандаа өгөөд шийдсэн асуу. Энэ дээр бол энийг хэрвээ янз бүрийн тэрнтэй холбоотой хээл ахуулын хувьтай ашиг олсон янз бүрийн байгууллага тэр тогтоодог хуулийн байгууллагууд л тогтоош. Бүх нийтээр ингэж явах бол маш аюултай. Энэ одоо ингээд энэ замбраагүй одоо хинийхээ өсвөр тэмцээд байгаа аль нь ямар шударгаас тогтоох гэдэг нь одоо бүх ард түмэн маш хүнд байдалд орчлоо шүү. Хин шударгаас яриад байгаа. Тэнд нэг шударгаас ярьдаг, энд нэг шударгаас ярьдаг. Хинтэйгээ тэмцээд хэнийг авч хаяад ингээд хамгийн сүүлд нь ямар юм бий болох гэдэг. Энийний цаана бол аюул нь юу байна гэхээр зэрэг энэ ингэж тэмцэж явж байгаагийн цаана юу ч болохгүй бөөн ард түмэн хоорондоо үзэлцэж жагаад юу ч болохгүй дуусч магадгүй. Энийг хэн хүсэж байгааг бол хамгийн их ашиг олсон, хамгийн их мөнгө хулгайлсан улсууд ийм замбраагүй байдал түлхэж байгаа. Тийм учраас юм жоохон утга учир жоохон юутай хамтах хэрэгтэй. Хэн ямар шүү энэ буруу зүг нь хаанаа байна гэж буруу зүгийг хар цагаан нэг дэнсэлж хардчих байхгүй. Эсвэл нэг харлуу дайраад, эсвэл нэг цагаан болгоод дайраад ингэж хуйлрах их аюултай байна. Тийм учраас би одоо элбэг доржийн хувьд бол одоо өнөөдөр бол ийм байдалтай байгаа нь над миний хувьд бол одоо хамт ажиллаж байсан хүмүүс бол их юу гэдгийг хүнд тусчээ. Энэ хүн бол хийдэг ажлаа хийсэн шиг хийсэн эх орныхоо төлөө харин сэтгэлээрээ зүтгэж явдаг юм хүн. Хэрвээ цаанаа янз бүрийн юм байгаа бол өөрөө хэлсэн байгаа шүү дээ. Би шалгуулахад бэлэн байна. Баримтаа гаргаад. Тэгээд тэр шүүх байгууллага шалгаж та. Тэрний өмнө ингэж олон нийтээр ингэж дайрах, харлуулах юу гэнэ одоо худлаа өмнө юм бичиж ингэж дайрах бол жоохон тийм юугүй бай. Ер нь бол нийгэм дараа гарч ирж байгаа үед одоо бид ингээд ерөнхийлж байсан буухаар л барьж шавар цацаа бундах. Одоо тийм жишг тогтлоо шүү. Ерөөсөө нөгөө төрийн тэргүүнээ хүндэлдэг тэр ямар ч байсан Монгол улсын 3 сая иргэнийг төлөөлөөд гадны дотн ажиллаж байсан тэр хүнээ хүндэтгдэг нэг жоохон ч гэсэн ёс зүй баймаар байна. Би энийг зүгээр яг энэ далин ашиглаад таа бүхэнд хэлье гэж бодсон.